судалсан юм. Яг тэр талаас нь судлангуудаа ингэс миний ойлгосноор бол яг Монгол хүн ямар үед хамгийн бүтээмжтэй ажилт юм бэ гэдэг талаас нь судалсан байхгүй. Тэгэнгүүтээ надад хэлжсэн нь бол хайхан судалгааны ажлын үр дүн юу юм бэ гэсэн чинь Монгол хүн хамгийн бүтээмжтэй байдаг одоо улирал нь өдөр нь цаг нь ямар байх юм гэдгийг ингэж гаргасан. Бүр нөгөө детальчлаад ингээд наривчлаад гаргаад тэгээд тэр бүтээл нь болохоор Оросын одоо энэ салбар шинжилгээ ухаанд бол анхдагч болсон юм а гэсэн тийм гэрчлэгийг анх тухайд олгож ирсэн юм. Тэгээ бас нэг ийм онцлог байгаа. Лууган жамцгаа байдаг. Одоо танилцуулгуудаар гарах байх. За Төмөн докторийн хувьд бол одоо Монголд анхны одоо хүн судлалыг үндэслсэн тийм ээ. Антропологийн шинжилгээ ухаан энэ хүн судлалын шинжилгээ ухааныг анх үндэслсэн. Хамгийн анхны одоо их сургуулийн ангийг нээж одоо зохион байгуулж ирсэн юм одоо Монголын анхдагч одоо загалмаас их хүн юм байна. Одоо антропологийн шинжилгээ ухаанаар. Тийм ерөөсөө салбартаа л эдгээр чи ерөөсөө тарих болсон толгой болсон хүмүүс л байгаа байхгүй тийм. Гэтэл Төмөн докторгой одоо манай ах дүүл гэж яриад байдаг байсан. Тэгээд ингээд яриадсэн чинь танай одоо буурал авын чинь ахих нь юм уу? Төрсөн ахих нь хүүхэд гэхээр та хоёр бол Төмөн доктор 2 дугаар үеийн чи 3 дугаар үеийн ах дүү 2 хүн байгаа байхгүй юу? Гэтэл одоо банзрагч бол бас шинжилгээ ухааны технологийн сургуулийн докторант ийм залуу байгаа. 2002 онд намайг сургуулаа төгсөж хахад анх оюутан болоод ирж байхад аюул сэрхий хүүхэд байсан. Ер нь бол тэгээд хүүхэд байхдаа ерөнхийдөө юмд хандлагаасаа л харагддаг юм байна гэж бодсон. Одоо удахгүй Төмөн докторийн нэг игнэнд ирсэн. Одоо хамгаалаад явцсан байх гэж би бол чамд итгэж байгаа. Тэгээ ер нь бол хүний нөгөө ген ураг удам одоо удамшлын одоо нөгөө ген хадгалагдаад яваад байгаа нь ганцхан Төмөн доктор удмаасаа доктор төрчихөө л байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд дараагийнхан залгамж халаанд банзрагч явж байна гэж би бас харж байна. За баярлалаа. Ерөөлөөр болог. Тэгээ би ширүү дамгуу талаар жоон дотоо ярьчих. Ширүү дамгуу болохоор бас нэг одоо сод гэх юм уу тийм. Одоо юу одоо судалгааны ажил нь бол ингэсэн байна. За Москвад ч докторийн зэрэг хамгаалсан. Одоо PhD доктор хамгаалж байгаа шүү дээ. Гэтэл жилийн дараа таны үтэлч шинжилгээ ухааны докторийн хэмжээний хийсэн хүн биш тэгээд шууд шинжилгээ ухааны доктор нөхцсөн байгаа байхгүй. Тийм их агуу одоо их том одоо би бас нэг ингэж хардсан шүү дээ. Зүгээр миний л харж байгаа анализ хийсэн бодол манай богдоос ингээд алдартан эрдэмтэн улсууд төрөхгүй ш төрөөд байна. Гэхдээ эдгээр төрөхдөө зүгээр Монголын одоо салбартаа түүхэн хүмүүс болоод өөрсдөө нөгөө сая чиний хэлснээр судлагдхуунууд болцсон байна гэж хэлээд байна шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ийм гоё түүн голын усаар ингээд ундаалдаг. Тэгээд ингээд чихэр өвс айгүй хургасан бид нэр одоо нөгөө малын мах бол айгүй тийм натурал сайн одоо хоол хүнстэй байгаа. Тэгээ энэ их өндөр уул. Тэгээ уулын хажууд ийм том гоё нуур байдаг гэд. Ингээд ирэхээр яг газар зүйн байгалийнхаа тогтолцоороо харахад бол манай богд бол бас олон онцлогуд их байгаа шүү дээ тий. Яг энэ шигээ ийм одоо газар нутагт төрж өссөн хүмүүс бол яалтчгүй онцгой байхаас ч ондоогүй юм байна даа л гэж би бодсон. Харин тийм шүү тийм ээ. Тэр нь энэ том эрдэмтэн биш өөрсдөө тэгдэг юм байл л дээ. Нутаг устайгаа өөрийнхөө нөгөө нийгмийн бүтээгдэхүүн содон байгалийн бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр тэр их сурвалжтайгаа холбож үз тайлбарладаг л юм. Тийм. Одоо жишээ нь бидний сая нөгөө архивын ерөнхий газрын нэг Бат Эрдэнэ гэж нэг залуу. Тий, Бат Эрдэнэ гэж нэг залуу илтгэл тавилаа шүү дээ тий. Тийм байсан. Тэгсэн чинь тэр залуу ингэж ярьж байна. 1945 онд богд улс Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад тэр үед бичиг үсгтэй байснууд нь бол ингээд гарын үсгээ зурж исэн юм байна. Кирээд бичихт нэвтэрсэн кириллээр гарын үсгээ зурдаг. Уугуржин монгол бичгтэнүүд нь бол уугуржин монгол бичгээрээ гарын үсгээ зурж исэн. Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс бас байгаа шүү дээ. Тодорхой бүлэг байгаа. Гэтэл тэр улсууд бол хурууныхаа хэгээр юугаад гарч ирсэн гэж тийм. Гэтэл одоо тэр бол улсын төв архивд ингээд татгалаастай байждаг. Бид нэр хүсэх юм бол өөрсдийнхөө ураг удмын улсуудын тэр одоо тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад саналаа өгж гарын үсэг зурж исэн өвөг дээдсийнхаа одоо гарын үсэг хурууны хээтэй дардсуудыг бид нэр хэвлүүлж авъя гэх юм бол боломжтой юм билээ.
Зөв. Тэгэхээр би бол одоо энэ хүмүүстэй холбогдчихэж бас тэрийг олж авъя гэж бодож байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн бас тэрийг олж аваарай. Тэгэхээр бидний өвгдөөс одоо 45 онд Монгол улсыг тусгаар тогтнол болгон зарлахад гар бие оролцож исэн улсуудын мөрчин бид нэр өнөөдөр бас тусгаар тогтнолоо хэвээр нь цааш нь хадгалж авч үлдэхэд бидний бас үүрэг оролцоо энүүнээс бас эхэлнэ. Тэглэх явах тийм ээ. Одоо энэ сайхан энэ том одоо алдар нэртэй цуутай энэ эх орныхоо тусгаар тогтнолоос ахуулаад тийм ээ том үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийнхаа одоо энэ түрүүний эрдэмтдийн хэлдэг шиг сайхан музей байдлаар бас бүгд ингэ өргөжлүүлж хөгжүүлэх юм болох сайхан байгаа юм да тийм ээ. Тийм байна. Одоо түрүүний тэр Жамбаабаатарын талаар илтгэл тавьсан даваад орж хурандаа санал болгож хэлж илээ шүү дээ. Та нар ингээд сайхан Жамбаабаатарынхаа ийм музей имийг байгуулад сум орон нутагта одоо баримл хөшөөгийн хүртэл хийгээд тэгээд ингээд гадны одоо жуулчид аялагчид улсуудыг ирэхэд энийг бас сайхан танилцуулдаг байгаа ч ийм санал дэвшүүлж байна гэж хэлсэн. Яг зөв шүү тийм ээ. Тэгэхээр одоо энэ бол бүгд л одоо нөгөө зоос мөнгөтэй холбогдно. Бүгд одоо санхүүтэй холбогдох учраас энийг айгүй зохицуултын зөв хийгээд бид нар бол одоо нутгаас төрөн гарсан Баянгор аймгийн төвд манай сумын 3 том эрдэмтний хөшөө байдаг гэж ингэх биш. Бид нар бас яг тэрний нэг жижигсгэн хувилбарч байдаг юм уу? Тиймэрхүү юмнуудыг бас сум орон нутагта яах хэрэгтэй юм бэ? Одоо өндөр цагаан гэдэг. Гэтэл одоо өндөр цагаан дээр бид нар бас тэр эрдэмтдийнхаа юу байршуулдаг ч юм уу? Нэг үл одоо энэ соёлын төвийнхөө үүдэндээ байршуулдаг ч гэдэг юм уу гэх мэтлэнгээр бас нөгөө санаа авах юмнууд их байна. Харин тийм. Тэгээ бас нэг юмыг бас онцолж хэлье. Бид нар бас нөгөө юм дунд сургуулийн хүүхдүүд ингээд залуучуудад бас их соёлын үрийг тарья гэж бодсон. Тэр яг ингэдэж штэ сайн зүйлч тэр муу зүйлч тэр одоо нэг айгүй хурдан халдварладаг гэж ярьдэн штэ тий. Гэтэ ер нь бол одоо нийгмийн сошиалар бол муу зүйл нь илүү их хурдан халдварлаад байгаа штэ. Гэтэл одоо өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээрээс харж байхад би нэг хоёр зүйлийг харсан. За нэг зүйлийг би ярьж өгье. Гист сумын 8 дугаар ангийн хүүхэд гинэ. Тэгээд манай суманд өнөөдрийн чадраа болгошийн нэрэмжт физик олимпиадад оролцож яваа хүү гин. Тэгэнгүүт газар хөдлөлтийн талаар нэг хоёр хүн илтгэл тавьсан шүү дээ. Тэгсэн чинь тэр хоёр хүний тавьж байгаа илтгэл дээрээс тэр хүүхэд ингээд тоо баримт янз бүрийн юмнуудыг ингээд тэмдэглэж аваа суугаад байгаа байхгүй. Гэтэл бидний бас одоо нутагтаа ирж тавьж байгаа илтгэл ингээд нэг биш хүнд ингэж нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас айгүй хүртээмжтэй, өгөөжтэй ийм сайхан хурлын арга хэмжээ болж байгаа юм байна гэж газар дээр нь дүгнэлээ. Тий. Энэ бол маш их одоо түүхэн ач холбогдолтой гэж би бол тэгж дүгнээд байгаа шүү дээ. Одоо энийг бол цаашдаа ингээд олон сайхан баяжуулаад дараагийн хүмүүс зохион байгуулаад тий уламжлуулаад ингээд сайхан явах бах. Нутгийн зөвлөлийн зөвлөсгч энэ тал дээр бас ажиллая та бүхэн бол эхний одоо чангийн татлаа. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тийм. Тэгээд манай энэ нөгөө Болдоотор өгш одоо энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад маш их үүрэг оролт гүйцэтгэж хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд Японоос нэг эрдэмтэн ирж байгаа. Тэгээд Испаниас нэг хүн бас илтгэлээр оролцсон гэж ярьж ирсэн. Тэгээд тэрний илтгэл юм ирсэнгүй юу ямар ч байсан яасан боо. Гэхдээ өнөөдөр Солонгосоос онлайнаар доржтой багшийн Ятганбаатар оролцлоо. Тэгэхээр бидний сумандаа ирж зорж хийсэн энэ эрдэм шинжилгээний хурал бол олон улсын чанартай хурал болоод байгаа байхгүй юу. Тэгээд за олон улсын хуралтай чанартай хурал болоод зогсохгүй энэ бол хойштын энэ эрдэм шинжилгээний хурлуудад жишээ тогтооно гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол яалтчгүй бид нар бол босхын өндөр тавиад өгчлөө гэж харж байна. Зөв яг үнэ. За баярлалаа.